Манай аймагт 5 жил тутамд явагдах хүн ам орон сууцны завсрын тоолго 8 дугаар сарын 1-ээс эхэлсэн бөгөөд энэ сарын 31-нд дуусгар болно. Энэ удаагийн хүн ам орон сууцны завсрын тоолго нь хүн амын регистрийн бүртгэл суурилсан аргаар зохион байгуулагдаж байгаагаараа онцлогтой. Монгол Улсын хүн амын орон сууцны тоолгын тухай хуулийн 7-гийн 1-д хүн ам орон сууцны ээлж тоолгын 10 жил тутамд улс орон даяар явуулах, 7-гийн 1-2-т ээлж тоолго хооронд 5 жил тутамд завсрын тоолгыг явуулах талаар заасан. Хуулийн энэхүү заалтыг хэрэгжүүлэх хүрээнд хүн ам орон сууцны завсрын тоолгыг 2015 онд улс даяар зохион байгуулж байна. Завсрын тоолго нь ээлжид тоолгын мэдээллийг тодотгох, шинжилэн өргөжүүлэх зорилготой хүн ам зүй, эрүүл мэнд, нийгмийн эдийн засгийн дэлгэрэнгүй судалгаа хэлбэртэй явагддаг. Тус тоолгын тов үргэлжлэх хугацаа хамрах хүрээг үндэсний статистикийн хороо тухай бүр тогтоодог байна. Энэ удаагийн хүн ам орон сууцны завсрын тоолго нь хүн амын регистрийн бүртгэл суурилсан аргаар зохион байгуулагдаж байгаагаараа сонирхолтой статистикийг гаргаж байгаа юм. Үндэсний статистикийн хорооны цахим хуудасаар Монгол Улсын иргэн регистрийн дугаараараа бүртгүүлэн нэвтэрч өөрийн амьдардаг багт хөтлөгдөн хүн ам өрхийн бүртгэлийн сандах өөрийн мэдээлэлээ шалгаж баяжуулснаар энэхүү тоолгод шууд хамрагдах юм. Түүнчлэн тоолгын гэрээт ажилтан өрхөд очиж хүн ам өрхийн бүртгэлийн мэдээллийг шинжилэн баяжуулах ажил хийгдэж байна. 2015 онд хүн ам орон сууцны завсрын тоолго Монгол Улсын статистикийн хуулийн дагуу явагдаж байна. За завсрын тоолгын гол зорилго нь болохоор 2020 оны ээлж тоолгын үндсэн суурь ээлж мэдээллийг бэлтгэх их усэр болж өгдөг. За мөн хүн ам өрхийн бүртгэлийн мэдээллийг шинжлэх, сайжруулах ийм зорилготой явагдаж байгаа. За завсрын тоолго бол 8 сарын 1-ээс манай аймагт эрчимтэй явагдаад 12 сарын 31 гэхэд дууснаа. Ийм учраас иргэд та бүхэн үндэсний статистикийн хорооны NSO-ийн гэсэн сайтаар ороод хүн амынхаа өөрсдийнхөө мэдээллийг баг дээр бүртгэл маань хэр зэрэг байгаа вэ гэдгийг шалгах боломжтой байгаа. Энэ сайтаар ороод мэдээлэл шалгах нөхцөл нь бүрдсэн байгаа шүү. За одоо бол 12 сард завсрын тоолгын бүртгэл ерөнхийдөө хийгдэж дуусж байгаа. Хяналтын тоолго явагдаж байна. За манай аймагт нийт 300 өрхөөс хяналтын тоолгыг өрхөөдөөс авч бүртгэлийг дахин хийж завсрын тоолго хам бүртгэл мэдээлэлтэй тулах ажил хийгдэж байна. Хүн ам орон сууцны завсрын тоолгод манай аймгийн өрхийн 95% нь хамрагдаад байна. Одоогоор бүртгэлтэй хаягн дээр огт байхгүй өрхийн бүртгэлийн асуудал үлдээд байгаа юм. Хүн амын завсрын тоолгод Монгол Улсын нутаг дэвсгэрт оршин суугаа Монгол Улсын иргэн Монгол Улсын нутаг дэвсгэрт 183 хоногоос дээш хугацаагаар оршин сууж байгаа болон оршин суухаар эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл авсан гадаадын харьяат иргэн, харьяалалгүй хүн, гадаадад оршин суугаа Монгол Улсын дипломат төлөөлөгч болон консулын газар, олон улсын байгууллагад ажиллаж байгаа Монгол Улсын иргэн, түүний гэр бүл, гадаадад ажиллаж суралцж байгаа болон хувийн хэрэгээр оршин суугаа Монгол Улсын иргэн хүнийг хамруулна хэмээн хүн ам орон сууцны тоолгын тухай хуулийн 10 дугаар зүйл заасан байдаг.